За өнөөдөр та бүхэнтэй ледлэгцний төрлүүдийн ангиллын талаар товч тайлбарлая. Ер нь бол ледлэгцийг маш олон төрөл ангилалд болгон хувааж үздэг. Тэгэхээр тэр бүгдийг нэг бүрчлэн тайлбарлах нь маш төвөгтэй. За бидний зүгээс ерөнхийдөө хэрэглээ болон зориулалт технологиос нь хамаарсан 3 ангиллыг та бүхэндээ тайлбарлая. За хэрэглээний зориулалтаар нь дараах ангиллууд хувааж байгаа. За нэгдүгээр гадна зориултын ледлэгц. За гадна зориултын ледлэгц мань дотроо бас олон хэсгүүдэд хуваагддаг. За байшингийн фасадн дээр дотоох юм уу гадна зориултын ледлэгсэн дээр нийтлэг чухал шаардлага бол мэдээж гадна өвөл хүүтэнд эсвэл дулаанд сайн ажиллах чадвартай температурыг сайн тооцох хэрэгтэй. За хоёрдугаарт нарны гэрэл хэрхэн тусаж байгаас хамаарат brightness буюу гэрэлтийг зөв тодорхойлох хэрэгтэй. За дараагийнх нь бол дотор зориултын дэлгэц. За дотор зориултын дэлгэц маань бас мөн хэрэглээгээрээ дахиад дотроо олон хэсгүүдэд хуваагдана. За хурал сургалтын өрөө, дэлгүүр, зар сурталчилгаа гэдэг юм маш олон ингээд төрлүүдэд хуваагдана. Үүнийгээ дагаад түүний кабинет болон пиксел гэдэг бүх зүйлүүд нь бас ингээд өөр ингээд зүйлүүдээр ингээд бодогддог учраас энийг та бүхэн мэргэжлийн компаниас зөвлөгөө авал их тохиромжтой. За дараагийнх нь бол зөөврийн дэлгэц гэж байгаа. Энэ ялангуяа entertainment арга хэмжээ болон үзэсгэлэнд ийм ашиглахад тохиромжтой. Энэ дэлгэцийн гол онцлог нь бол кейс хайрцаг буюу кабинет хайрцаг нь одоо олон дахин өгсрах, дугуй өгсрах ч гэдэг юм уу те. Энэ бүх зориулсан ийм кабинет хайрцагтайгаараа бусад төрлийн дэлгэцээс ялгаатай. Тэрнээс бусад тэр одоо гадна зориулт байх уу, дотор зориулт байх уу, пиксел нь ямар байх уу гэдэг энэ нийтлэг технологийн шинжүүд нь бол нэг байдаг гэсэн үг. За дараагийнх нь бол одоо хэрэглээ талаасаа ингээд бас жоох ингээд дотор нь ангилж өгдөг энэ нэвт харагддаг уян ч гэдэм үү хагас дугуй эсвэл бүтэн тойрог ч гэдэм үү те иймэрхүү байдлаараа одоо онцлогтой дэлгэц байгаа. Тэгэхээр хэрэглээний зориултаар нь бид бас 4 ангиж та бүхэнд тайлбарж өгч байна. За дараагийн бас нэг чухал зүйл нь болохоор одоо нэгтршил болон пикселийн ялгаагаар нь бас ангилж хүмүүс хөвчлэн ярьдаг. За P3-тай LED, P2-тай LED ч гэдэг юм. Энэ нь болохоор pixel pitch буюу пиксел хоорондын зайгаар нь ингэж хүмүүс нэрлэдэг. За энэ пикслийн хувьд бол P0.5-аас за дээш дотор зориултын LED бол P3.1 хүртэл ийм пиксел зайтай байдаг. Тэгэхээр пикслээр нь бас нэрлэдэг. Бас зарим хэрэглээнд нэгтралаар нь нэрлэдэг. Өөрөөр хэлбэл HD, Full HD, 4K эсвэл 8K нэгтралтай дэлгэц гэж нэрлэдэг. За энэ пиксел болон нэгтрал хоорондоо одоо нэг тийм холбоотой ийм зүйл байгаа. Тэгэхээр дэлгэцийн нэгтрал болон пикслээр нь бас ангиж нэрлэдэг байх нь. За дараагийнх нь зүйл бол технологийн төрлөөр өөрөөр хэлбэл энэ ледлэгцийг яаж хийж гинэ гэдэг энэ технологиос нь хамаарч дараах 4 ангилалд бас хувааж үздэг. За тэгэхээр энэ нь юу вэ гэхээр DIP технологи гэж байгаа. Энэ улаан ногоон цэнхэр гэсэн 3 диодыг за тус тусад нь одоо модуль дээр ингэж оруулж өгч хийснээрээ одоо ялгаатай бусад технологиос энэ нь одоо нэлээ бас өмнөх үеийн энэ технологи одоо бас төдийлөн хэрэглэгдгүй юм технологи байгаа. За дараагийн технологи нь SMD ледлэгц гэж нэрлэдэг. За энэ нь бол одоо бидний нийтлэг хэрэгжилж байгаа хамгийн одоо санхүүгийн хувьд, хамгийн хэрэглээний хувьд хамгийн тохиромжтой юм бас ледлэгцний технологи байгаа. За тэгэхээр энэ SMD технологи нь яадаг вэ гэхээр түрүүний DIP технологиос давуу талтай нь за улаан ногоон цэнхэр гэсэн диодыг хэлхээний PCB буюу модуль дээр шууд суйрлуулах боломжтой ийм жижиг чип болгосон бөгөөд үүний үр дүнд яадаг вэ гэхээр илүү нэгтралтай, илүү өндөр наривчлалтай ийм дэлгэцийг одоо бий болгох ийм боломжийг бас бүрдүүлж өгдөг байгаа. Тэгэхээр биднээсийн нийтлэг хэрэгдэг LED бол SMD ийм технологитой LED байх нэ. Дараагийн технологи маань GOB буюу одоо SMD технологио сайжруулсан ийм хөлбөр байгаа. За SMD технологи нь яадаг вэ гэхээр диоднууд нь одоо энэ зурган дээр байгаа шиг одоо гагнаас нь салах эсвэл арчид цэвэрлэхэд жоохон төвөгтэй ч гэдэг юм бас ийм цөрөөр нөлөөнөөс гарч ирдэг. За энэ технологио сайжруулсан GOB технологи нь яадаг вэ гэхээр SMD энэ диоднууд дээр ийм маскж өгдөг. За энэ маск нь болохоор ийм нэвт харагддаг ийм цавуулаг ийм маск байдаг. За энэ маскыг түрхэж өгснөөр за тухайн LED маань одоо механик гэгдэлт бага өртөмтгий болох за тэгээд мөн тоос шорооны хамгаалалттай болох ч юм уу тийм илүү бас хэрэглээний шаардлагууд нь бас илүү сайжраа явцдаг ийм технологи байгаа. За дараагийн одоо технологи нь яасан бэ гэхээр за SMD технологи нь pixel pitch-ийн хувьд бол бас ингээд тодорхой юм хязгаарт хүрж байгаа. Илүү наривчлалтай, нарийн бага pixel pitch-тэй LED үйлдвэрлэхэд бас ийм асуудал үүссэн. Тэгэхээр энэ асуудлыг шийдэх зорилгоор COB гэдэг ийм технологи гарч ирсэн. За COB буюу chip on board гэдэг ийм үгний төвчлөл. За энэ технологи нь яадаг вэ гэхээр за түрүүний эхний зурган дээр харж байгаа шиг SMD LED нь ингээд 3 өнгийн диодыг нэг чипэн дээр байрлуулаад түүнийг хавтан дээр гагнж өгдөг байсан бол COB технологи нь яадаг вэ гэхээр тухайн диодоо шууд хавтан дээр өөрийн гагнаад түүн дээр тусгай юм одоо хамгаалтын юм дүрхлэг дүрхэж өгж байгаа. За ингэснээр яг үгээр pixel pitch буюу одоо
ледэн нэвтрэлийг илүү нарившилтай гаргах боломжтой болсон. За мөн илүү найдвартай удаан хэрэглээг бас бий болгох, ашиглах юм боломжийг олгосон учраас энэ технологи бас сүүлийн үеийн лед дэлгэцүүдэд бас их нэлээд түгээмэл хэрэглэж байгаа гэсэн үг. За өнөөдрийнхөө контентоор та бүхэндээ лед дэлгэцийн хэрэглээ болон технологиор нь за мөн пикселээр хэрхэн яаж ангилдаг уу гэдэг талаар товч мэдээлэл өглөө. Анхаарал хандуулсанд баярлалаа.